Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрөө мэндийг хүргээд энэ удаагийн танилцуулгаар та бүхэнд Солонгос улсын автер хэрэгслийн техникийн хяналтын үзүүлгийн төрлүүд гэх сэдвээр мэдээлэл өргөе. За бүгд найрамдах Солонгос улс нь 26 сая орчим авторын хэрэгсэлтэй. За эдгээр тээврийн хэрэгсэлтэй 1560 техникийн хяналт үзүүлгийн төвөөр дамжуулж техникийн хяналтын үйлчлэг хийх үйл ажиллагаа зохион байгуулж байна. За энэ улс нь тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үйлчлэгийг бол нэлээд олон төрлөөр хийдэг. Өөрөөр хэлбэл тухайн улсад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн үйлчлэг гэдэг бол арай өөр. Өөр гэдэг нь жил болгон ордог давтамжит үйлчлэгнээс тавигдах шаардлага нь арай өөр, үүсэх арга гаргачлал нь арай өөр байдаг юм байна. За тэгээд техникийн хяналтын давтамжит үйлчлэг буюу одоо манай улсын бидний хийдэг жилдээ нэг удаа ордог үйлчлэгийг нэг өргөн тарифаар хийдэг. За мөн өөрчлөлт оруулсан тээврийн хэрэгсэл буюу одоо бүтцийн өөрчлөлт хийсэн тээврийн хэрэгсэлт хийх техникийн хяналт нь тусдаа тарифаар хийгддэг. За мөн замын хажуугийн тариф нь арай өөр. За даралтад савны буюу одоо CNG савны үйлчлэгийн төрөл гэж бас байна. Гэх мэтлэнгээр авторын хэрэгслийн үйлчлэгийг бол нэлээд олон төрөл төр хийдэг нь бол энэ хөө өснөхнөөс харагданаа. За төслийн хүрээнд бол яг энэ харагдаж байгаа шиг бид нарын явуулын гэж нэршсэн энэ замын хажуугийн үйлчлэгийн иж бүрэн төхөөрөмжилсөн ийм автомашин бол бас дөрвөн ширхэг манай улсад нийлүүлэгдэр байгаа. За 1560 үйлчлэгийн төвийн 60 нь бол TS-ийн харьяа буюу бидний мэддэг тээврийн хэдгүү байдлын агентлгийн харьяанд байдаг улсын үйлчлэгийн төв. За энд бол 2-оос 2 шугамтай, 3 шугамтай, 4 шугамтай юм үйлчлэгийн төвүүд байна. За хувийн хвшлийн 1500 үйлчлэгийн төв байна. За 26 сая тээврийн хэрэгсэлтэй улсын хувьд бол бас хувийн хвшлийг сонгохоос өөр боломжгүй. За хувийн хвшлийг сонгохдоо бол энэ улс нэлээд өндөр шалгууруудыг тавьдаг. Авто үйлчлэгээний байгууллага чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага байх. За тэгээд зөвхөн нэг шугамын зөвшөөрлийг л тухайн одоо авто үйлчлэгээний байгууллага өгдөг. Юус биш 2 орн 3 орн ч юм уу ингэж өгдөг юм байна. За нэг юм. За хувийн хвшлийн техникийн үйлчлэгийн төвүүд бол зөвхөн нэг л төрлийг хийдэг. Өөрөөр хэлбэл жил тутам ордог энэ техникийн хяналтыг хий. За TS-ийн харьяа 60 үйлчлэгийн төв нь дээр дурдаад исэн олон төрлийн үйлчлэгээ хийх. Өөрөөр хэлбэл өөрчлөлтийн үйлчлэг, тогтмол үйлчлэг, импортын үйлчлэг, даралтад савны үйлчлэг, баталгаажуулалт гэх мэт энэ бүгдийг бол хийдэг. Арай академик төвчний байгууллага. За энэ автомашины тэнцвэрийг үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ дэшээ өндрийн бас өөрчлөлт орсон автомашин учраас энэ тэнцвэрийн үйлчлэг гэдэг юм бас ордог. За ингээд 45 градусын налуу дээр автомашин бие дааж байж чадж байгаа эсхийг бол ингэж үздэг. За энэ бас вин дугаар нь арилжчихсан энэ автомашин байна. За энийг бол бас цахим системээс одоо айлын дугаар нь олгох, галын дугаар нь гарч ирээ. За энэ хөө машин арилждаг машинаар ингэж зохино. Ингээд зогсон арлаасаа ийм хэв авна. Дугаараас нь ингээд энэ архивын баримтанд үдэгдээд энэ хөө автомашины устгалд орох хугацаанд 30 жилийн турш архивт хадгалагддаг ийм одоо бас үйлчлэгийн бас төрөл байна. За энэ бол TS энэ шинээр зохион бүтээсэн багж. Тэр тоног хөрөмж үйлдвэрлэгчээс гадна TS өөрсдөө бас багж зохион бүтээдэг. За энэ бол ийм автомашины явах ангийн үйлчлэгийг хийдэг, зураг авдаг ийм камерын систем. Тэр хэрэгслийг явж өнгөрөхөд за ингээд доор талаас нь зураг авчна. Ингээд дийлэнхүүл байдлаар ийм зураг авчна. Энэ бол картон дамжуулгын ингэж мушгирсан байдалтай ийм төлөөж тавьсан байна. Энэ үйлчлэг бол ингээд явах ангийн бүрэн бүтэн байдал доод иданг зэвэдсэн байх. За яндангийн бүрэн бүтэн байдал гэх мэт үйлчлэгийг бол өөрчлөлт хандлагатай байдлаар хийхээс гадна ингэж үйлчлэгийн баримт болж үлддэг. Энэ бас мөн архивтын зураг нь хадгалагдана. За ингээд одоо шаардлагатай наривчилж үзэх гэмтэл онцлогдсон тохиолдолд цааш явж сувг дээр юм уу өргүүр дээр очиж үзлэх хийдэг юм байна. За ингээд
энэ удаагийн танилцуулга мэдээлэл энэ хүрээд өндөрлөе. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.